Дэлхий дээр ардчилсан улс төрийн тогтолцооны хэлбэр цөөнхөд тооцогддог бөгөөд тэдгээрийн нэг нь Монгол улс юм. Ардчилсан нийгмийн иргэд нь харилцан хүндлэлтэй байх, мөн өөрийн гаргаж буй шийдвэрээ бүрэн ухамсарласан байх гэсэн үндсэн хоёр нөхцөлийг хангах ёстой байдаг. Тэр ч утгаараа ардчилсан нийгэм бат бөх оршин тогтнох хамгийн чухал шалгуур нь мэдлэг боловсрол юм. Манай нийгмийн хөгжил аль зүгт чиглэх вэ гэдэг нь бидний хүлээн авч буй мэдээллээс шууд хамааралтай. Be only America first. America first. Vous m'avez porté au second tour de l'élection présidentielle. I propose we name him Infidel of the Year. Гэтэл орчин цагт хуурамч мэдээллийн давлгааг ашиглан популистууд хүч төрөн орж ирж байна. Тийм ч учраас цахим цаг үед ардчлал хэвээр нь авч үлдэхийн тулд популистууд ямар арга техник хэрэглэдэг болохыг бид мэддэг байх хэрэгтэй юм. Популистууд тодорхой үг хэллэхийг бусдаас илүү их ашигладаг бөгөөд үүний хамгийн тод жишээ нь ард түмэн юм. Ард түмний баяр гуниг, шаналл зовлон, хүсэл зоригийг зөвхөн популистууд л хуваалцаж, тэд л ард түмний дуу хоолой болдог мэт ойлголтыг олон нийтэд төрүүлэхийг оролддог. Тийм ч учраас тэдний амнаас ард түмэн мэдэж байгаа. Ард түмэн үүнийг л хүсэж байна. Ард түмэн биднийг дэмжиж байна гэх мэт тэд л ард түмний дуу хоолойг уламжилж буй мэт үг өгүүлбэр ихээр хэрэгэлдэг. Мөн тэд шүүмжлэлт дургүй бөгөөд өөрсдийг нь шүүмжлэгчд рүү олон аргаар хүчтэй дайрч довтлон бид болон тэд гэсэн үзлийг олон нийтэд төрүүлж ардчилсан нийгмийг хоёр хэсэг болгон талцуулдаг. Популистуудын түгээмэл хэрэгэлдэг үг хэллэгүүдийн өөр нэг жишээ нь шударга ёс, үнэн юм. Зөвхөн тэд шударга ёсыг тогтоож, үннийг хэлдэг мэт ойлголтыг олон нийтэд төрүүлэхийг оролддог бөгөөд бид шударга ёсыг тогтооно. Эсвэл үнэн ялах болно гэх мэт үг хэллэгийг маш ихээр ашигладаг. Популистуудын ашигладаг өөр нэг арга нь айдас юм. Тэд хүмүүст айдас төрүүлэх замаар улс оронд тулгамдж буй асуудлыг нийгэмд суурил болж буй мэтээр дүрслэхийг хичээдэг. Дэлхий дээр ямар ч асуудал тулгардаггүй улс орн гэж үгүй юм. Харин популистууд уг асуудлыг дэвэргэж, олон нийтийг айдас давтуулах замаар ардчлалын институтыг хэсэг хэсгээр үгүй хийж, зөвхөн өөрсдийн хүч чадлыг бэхжүүлэхийг оролддог. Европ төвийн популист улс төрчид дөрвөсдийн цуваар байгалийн гамшиг мэтээр дүрслэн, дөрвөсдийн хар шуурга, дөрвөсдээр үер буух гэх мэт нэр томьёог ашиглаж байгаа бол манай Монгол улсад хоёр хөршийнхөө аль нэгэнд эзлэгдэн гэх мэт олон янзаар айдас төрүүлэхийг оролддог. Гэтэл бодит байдал дээр манай нийгэм тулгамдаад буй чухал асуудал нь бэлгийн замаар дамжих халдварууд, байгаль орчны бохирдол гэх мэт асуудлууд юм. Үүнээс гадна популистуудын өөр нэг шинж тэмдэг нь тэд нарийн төвөгтэй асуудалд их хялбархан шийдэл буй мэтээр дүрсэлдэг. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Мексик улстай хиллэх хилийн дагуу хан барьж, хууль бус хил нэвтрэгчдийг зогсооно гэж үзэж байгаа бол Монголд засгийн хэлбэрээс солихтол асуудал шийдэгдэх мэт ойлголтыг олон нийтэд төрүүлэхийг оролддог. Гэвч эдгээр нь араасаа өөр олон асуудал дагуулахыг тэр бүр тооцоолдоггүй. Популистууд энэ мэт улс их орныхоо оршин тогтнох хувь заяанд өндөр эрсдэл учруулах үйл зүйлсийг амлан олон нийтийг төөрөгдүүлэх тохиолдлууд олонтой байдаг. Тэдний түгээмэл хэрэгэлдэг өөр нэг арга нь ямар ч аргаар хамаагүй олон нийтийн анхааралд өртөх явдал юм. Сайн эсвэл муугийн аль ч хамаагүй үйлдэлээр олон нийтийн анхааралд өртөх нь популистуудын ард түмний ой санамжид үлдэх бас нэг арга юм. Мөн ихэнх популистууд цахим орчинд зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тарааж олон нийтийг санаатаагаар төөрөгдөлд оруулдаг. Энэ нь улс төрийн сонгуулийн өмнө оргилдоо хүрдэг билээ. Тэд тодорхой асуудалд үнэн худал, буруу зөвийг ялгаж салгах орон зайг олон нийтэд үлдээлгүй тэдний байр суурь, үзэл бодолд нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан шууд нөлөөлөхийг оролддог. Ингэж тэд тодорхой сэдвүүдийг нуун далдлах, эсвэл захиалгах нэвтрүүлгүүдээр дамжуулан олон нийтийн анхаарлыг өөр тийш татахыг оролддог билээ.